Хар өрөнд ч нэг одоо нэг содон зүйл байдаг шүү дээ. Мөнгөн мод гээд тэр одоо яг жинс байсан юм уу? Монголчууд бол эртнээсээ мод шүтлэгтэй байсан. Одоо сагилгар мод гэж ноос төвчөнд юм бол болохоор сагилгар модны газар ирж найрлна. Юм бол болохоор сагилгар модны газар ирж том ёслуудаа хийдэг юм байсан. Тэгэхээр мод шүтлэгтэй. Өгөөдөө хаан энэ хотыг байгуулахдаа Төмөн амгалан дорд буюу гол ордондоо одоо мөнгөн мод бүтээн босгосон. Нөгөө модныхоо бэлэгдлийг, шүтээнийхээ бэлэгдлийг. За ингэхдээ 50 гаруй одоо урчууд архажийг толгоолсон Францын Вильгельм гэж уран дархан Вильгельм Бүшэ гэдэг одоо уран дархан хүн одоо мөнгөн мод босгожээ гэж. Энэ шидийн өвөрмөц сайхан мод бол ямар очиртайгүй нэг талаасаа шүтээн эрдний зүйлээр хийсэн байхаасаа гадна нөгөө талаас технологийн гайхамшиг. Өөрөөр хэлбэл тэр одоо дээрээс нь тэр мөнгөн модноос 4 том луу унжаад тэр лууны ам болгоноос 5 тансаг идэ доотлын одоо бий болгосон эрдний дархуудад одоо гардаг. Тэрнээс нь ноёд хаадууд одоо чуулган хийхдээ ингэж амсаж одоо ууж ундаалдаг. Энэ хар өрний нийслэлээс тусдаа эрдэнэ зүй биш юм байна. Эрдэнэ зүй бол хар өрн нийслэлийн хуучин хааны хэрэм буюу тэр Төмөн амгалан дордыг тойрсон тэр хэрмийн туйран дээр тэр хэрмийн материалыг ашиглаж нэмэлтээр одоо хийж энэ 108-ын сургыг босгосон юм байна. Тэгэхээр эрдэнэ зүй бол хааны одоо ордны хэрмийн туйран дээр одоо дахин сэргээж босгосон хожимын одоо шарын шашны хот юм байна. Бурхан шашны хот юм байна гэж ингэж үтсэн. За тэгээ энэ төмөрдөлт бол бүрэн сүйтгэл явуулаагүй. Ерөнхийдөө хар өрний ачаал бүгдлийг бол унгаж хийж байгаа яваад өгсөн. За энэс 8 жилийн дараа Мин улс одоо монголчууд бууж өгөхгүй байсан учраас маш их олон удаа байлдж хагаад тэгээ 8 жилийн дараа орж ирж бүрэн мөсөн одоо газрын гөрсөд тэгшгэлсэн бүрэн төмөрдсөн тэр байж байгаа бүх үн цэнтэй олмруудыг байхгүй болгох гэж одоо оролцсон ийм төвхтэй гэж ингэж үздэг. Тэр Японуудын одоо тусламжаар байгуулагдсан Хар өрн музей гэдгийг үзэх хэрэгтэй. Тэгээ нэг ерөнхий нэг төсөөлөл авах хэрэгтэй. За тэгээд тэр төсөөлөл дээрээ юу нэмэх ёстой вэ гэхээр энэ бол дэлхий дээр хизээч байгаагүй аваа их супер эзэнт гүрний инишл буюу хот суурингийн анхны одоо жишээ нь гарын үсг юм байна. Тэгэхээр энэ бол асар том авлагатай гэсэн санаа гэдгийг мэдэж аваад энэ хичнээнч томж болж болох байсан. Үгүй энэ хэврээ үлдсэн ч гэсэн агуу юмны одоо улмөр юм а гэдгийг одоо мэдлэг мэдрэмжээрээ дүүргэж авч чадвал хар өрний тэр хэсэг танд маш утга агуулгатай харагдана. Өдрийн мэнд үзэгчтэй Элтгэн подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид аялал жуулчлал зугаалгын сарууд ихсэнтэй холбоотойгоор Монголын түүхэн дурсгал газруудын талаар ярилцахаар бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт бид Хар хорон хотын талаар ярилцах болно. Өдрөлөгт надтай хамт сэтгүүлч төгч Бадам Самбуу ах маань хүрэлцэн ирсэн байна. За, танд өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ өндрийн мэндийг хүргье. За. Хар хорон хотоос өмнө Монголын хаадууд ер нь яагаад орхны хөндөд нийслэлийг нь байгуулдаг байсан юм бэ? Гэхээр эхэлчихье гэж бодож байна. За, хар хорон хотоос өмнө Монголын хаадууд гэхээс илүүгээр ер нь бол Монголын үе үеийн эзэнт гүрнүүд 2000 жилийн туршид бий болсон эзэнт гүрнүүдийн төв орхны хөндөд байсан баг. Тэгээ орхны хөндөд гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр зэрэг ер нь Алтай хянганы завсарт байж байгаа энэ Евразийн хойд талын уулт хээрийн бүсийн хамгийн том зүрх болсон газар. Тийм учраас одоо хүний үеэс ахуулаад хүнийг өмнөх үеж байна. Дараа нь одоо Сян Бэжужаан тэгэл одоо Уйгур төргийн хаан Тул Сэтан гээл одоо бүгдийнх нь нийслэл одоо орхны хөндөд байсан. За орхны хөндөд гэдэг чи одоо юу юм гэхлээр зэрэг ер нь усныхаа ай савар аваад үзэх юм бол одоо Улаанбаатараас Аранга аймгийн төв хооронд гэсэн санаа. Тэр дундаад энэ чинь одоо гол бүх усыг цуглуулж урсдаг ай сав нь бол орхон гол. Тэгээ орхон гол руу зутгалууд бол бүгд л орхны хөндөд орно. Гэхдээ орхон голоо дагсан хэсэг нь бол зинхэнэ орхны хөндөд буюу зүрх хэсэг нь. За эндээс бол одоо хүнүүгийн их олдурууд олсон хүнүүгийн одоо хуучин луудат буюу тэр өвсд газрын нийслэл, хээрийн нийслэл гэж нээлтдэг ийм нийслэлийн одоо туурайлцсан. За тэгэл одоо Чаан Бэжужааны төвлөрлөөд байсан. За мөн одоо Хятан, Түргийн, Уйгурын хот сөрөнгийн төврүүд бүгд олддог. Тэгэхээр зэрэг энэ одоо ер нь гэдгийг Алтай хянганы завсарт засаглах жож байгаа нүүдэлчдийн нийгмийн байгууллагын төвөн тийшээл очдог ийм байж энэ юутай холбоотой гэхлээр зэрэг энэ бол нэгдүгээр газар нутгийн байшилтай холбоотой.
хоёрдугаар газар нутгийн таатай байдалтай холбоотой. Гуравдугаарт тухайн одоо нүүдэлчдийн нийгмийн үйлдвэрлэлийн ахуй нь бол одоо нүүдэлч үйлдвэрлэлээс учраас нүүдэлчдийн хээрийн бэлчээрийн газар усны хамгийн одоо жишээ нь тохиромжтой төв нь байсан хамгийн одоо соргог хээр талтай одоо ийм л нутаг. Тийм учраас Монголын одоо эртний иргэншлийн олон үеийн өөрчлөлтийн одоо төв нь орхны хөндий байсан. Тэгэхээр энэ орхны хүндийд мөн л одоо монголчууд тэр иргэн хунгаас одоо сэргээл тэгэл хамаг Монгол улс байгуулаад дараа нь их Монгол улсыг байгуулал ингэхдээ ерөөсөө дайн тулааны гол цөм нь бол ерөөсөө орхны хөндий рүү чиглэж исэн байдаг. Тэгээд орхны хөндийг бол одоо ноёлж байсан Хэрээдийн хамт улсыг зогссны дараагаар замун 8-ыг дарсны дараагаар ерөөсөө хамаг Монголын төв орхны хөндий рүү одоо шилжсэн ийм учиртай байдаг. Тийм учраас Харааран хот одоо орхны хөндийд илэрх нь бол одоо зүйл хөтлийн шинжтэй юм гэсэн шиг байгаа юм. За нөгөө талаасаа энэ нүүдэлчдийн одоо нутаг ахуйн одоо жишээ нь хамгийн татах хүч нь тэнд байжээ гэж. Энэ бол үе үеийн түүхчид, сурвалжууд, олдврууд, за мөн одоо домог ярианууд одоо хүртэл оршин тогтнож байгаа иргэншлийн хэв маягийн одоо олон талаас нь ингээд судлаад үзэхдээ яа харахгүй юм. Тийм учраас Харааран хотыг ер нь одоо мэддэхгүй болцсон сорог төдий зөвхөн сурвалжид гардаг ийм байхад хүртэл эрдэмтэд ер нь орхны хөндийд байх учиртай л гэж хайж исэн ийм байдаг. Харааран хотыг одоо анх үүсэл гарлаас нэрх хэрэгтэй баг тий. Анх хэн байгуулад тэг хэн хөгжүүлээд тэг одоо дэлхийн хамгийн хүчрхэг гүрний шийдвэрүүд тэнд гардаг байсан гэж хэлцдэг шүү дээ. За Харааран хотыг Монгол ерөөсөн Монголын эзэнт гүрний юм нийслэлтэй байж гэдгийг Монголын эзэнт гүрний буюу монголчуудын талаарх судалгаа 19-20 дугаар зуунд их хөгжсөн үеэс ахуулаад ингээд ерөөсөө эрэл хайгуул эхэлж гин гэсэн санаа. Одоо Жувенийн байлдан дагуулагчийн түүх одоо тэгэл Марко Поло, Бэлгэлэн Өрөбрөг, Паланан Гарфин гэдэг тэгээ Жандахо гэдэг одоо хятадын гэдэг юм уу Италийн, Латины олон одоо жишээ нь жуулч тэмдэглэлүүд Монголын нууц товчийг оруулаад ингэхэд олон сурвалжуудад хар хорин гэдэг нэр гараад байдаг. Хар хорин гэж одоо нийслэл хот байна гэдэг нь мэдэгдээд байсан ийм л очиртай. За тэгтэл Монголын нууц товчоонд Өгөөдөө хаан 1232 онд хар хориныг одоо эхлүүлсэн тухай одоо бүдэг мэдээ Монголын нууц товчоонд 273 дугаар зүйлд нэг удаа гардаг. За тэгэхээр нууц товчоонд хар хорины тухай тодорхой биш байх нь шүү дээ. За ямар ч байсан хар хорин гэж одоо хотыг Өгөөдөө хаан байгуулсан тухай тийм одоо бүдэг мэдээ байж байдаг. Гэтэл энэ юунаас хойш нууц товчоо бичигдсэнээс хойших тэр үеийн олон сурвалжуудад хар хорины тухай тодорхой мэдээлэл эхэлдэг. За тэр нь бол одоо Бэлгэлэн Өрөбрөг, Паланан Гарфин, Марко Пологийн тэмдэглэл байж байна. За тэгэхэд судрын чуулган гэж одоо хажимдсан судалгаануудад одоо ингээ гараад ирдэг. За Юанши байна. Одоо ийм олон одоо сурвалжуудад Монголын нууц товчооны тэр бүдэг мэдээг тодруулсан одоо энэ монголчуудын нийслэлтэй байсан гэдэг одоо мэдээлэл ингээ цаашгаа ингээ явдаг. Тэгэхээр зэрэг 1220 онд Чингис хаан Хорезмыг дайтахын өмнө ер нь бол хар хорин буюу монголчуудыг орхны хүндийд нийслэлтэй болгох тухай одоо зарлигдсан гэж ингэж сурвалжууд өгүүлдэг. За ингээд 1220 онд нийслэлтэй болох тухай зарлигдаад гадагшаа урт хэмжээний аян дан хийхингээ өмнө зарлигдаад ингээ явсан бол тэр нийслэл баригдсан уу юу гэдэг асуудал одоо ажим нэхэгдэх нь шүү дээ. Тэгээ баригдалгүй Чингисийн үед одоо баригдалгүй байсаар Чингис хааныг тэнгэр талсны дараагаар 5 жилийн дараа одоо хар хориныг 1232 онд одоо үсгэж гэж эрдэмтэд одоо ингэж томьёолдог. За тэгээд энэ Өгөөдөө хаан бол урагшаа энэ юуг Алтан улс одоо Сүн улсын чиглэлийн одоо дайныг хийгээд босож ирснийхаа дараагаар 1235 оноос хар хорин хотын жинхэнэ одоо суурийг тавьж одоо хамгаалалтанд орд буюу хар хорины одоо гол орд одоо барьж эхэлсэн байна гэж ингэж үздэг. Ийм ч одоо төвхтэй. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл Чингис хаан бол одоо зарлиг гаргаж газрыг ерөнхийд нь магадгүй одоо томлсон байх гэж одоо үздэг. За хожим Чингис хааныг залгамжилсан Өгөөдөө хаан дайны завдал дундуур хэдэн жил одоо алгуурлаж ингэж байж байгаад ингэж үсгсэн гэж ингэж үздэг. Ингээд Өгөөдөө хаан бол
жинхэнэ одоо хар өргөн нэг одоо бүтээн байгуулж босгож эхэлсэн гэж ингэж үздэг. Өгөөдөө хааны дараа бол Мөнх хаан. За Мөнх хаан бол одоо Гуйг хаан хоёр бол хоёулаа бас хар өргөн дээслэн сууж байсан гэж үздэг. За энэ бол Ховлын хаан хүртэл хар өргөн бол жинхэнэ одоо Монголын төв болж одоо хөгжиж байгаа буюу 3 хааныг дамжиж одоо нийслэн сууж байжээ гэсэн одоо ийм түүх байгаа юм. Хар өрөнд ч нэг одоо нэг содон зүйл гэдэг шүү дээ. Мөнгөн мод гэдэг. Тэр одоо яг жинс байсан юм уу? Тий, хар орны тухай яриад байх юм бод маш олон зүйл. За нэг зүйл хэлчихэд энэ одоогоос нэг 8-9 жилийн өмнө манай Эрдэнэбат археологч түүхч маань ийм сайхан ном гаргасан. Тэгээ энэ бол одоо их сонин ном штэ. Юугаараа гэхээр хар орны тухай хэсэг бусаг археологийн мэдээ сурвалжлага одоо өгүүлбэрүүд маш олон гарч эртний тэр 800 жилийн турш тэмдэглэгдэж ирсэн боловч анх удаа хар орны тухай бие даасан ном гарч байгаа юм. Эрдэнэтийн гаргасан одоо уугээ гэж очтой манай их алдартай эрдэмтэн бий. Тэр хүн бол ер нь хар орны талаарх бүх зүйлүүдийг нэгтгээд ингээд нэг бүтэн одоо юм ном бичсэн. За энэ бол одоо их сайхан зүйлээр хөл түүхэнд анх удаа хар орны тухай бие даасан ном гарч ийн гэсэн санаа. Тэгэхээр хар орны тухай ярина гэвэл энэ бүхэл бүтэн ном тэгээ энэтэй холбогдох сурвалжуудыг ярина гэвэл одоо маш урт. Тэгэхээр тийм учраас хар орны тухай бүтээн байгуул зохицуул нөгөө хүч чадал энэ төр нь юу байсан юм энэ төр гээд ингээ яриад байх юм бол олон зүйл харин нөгөө таны асуусан зүйл бол та бол өсөргөж штэ. Хар орны дотор нэг мод байсан гэсэн тэр юу вэ гэж. Тэгэхээр зэрэг монголчууд бол эртнээсээ мод шүтлэгтэй байсан. Одоо сагилгар мод гэж нуус төвчөнд юм бол болохоор сагилгар модны газар ирж найрлна. Юм бол болохоор сагилгар модны газар ирж том ёслуудаа хийдэг юм байсан. Тэгэхээр мод шүтлэгтэй. Тэгээ энэ мод шүтлэгтэй байх үед Чингис хаан Өгөөдөө хаан энэ хотыг байгуулахдаа Төмөн амгаланд орд буюу гол ордондоо одоо мөнгөн мод одоо бүтээн босгосон. Нөгөө тэр модныхоо бэлэгдлийг шүтээнийхээ бэлэгдлийг. За ингэхдээ 50 гаруй одоо урчууд архажийг толгоолсон Францын Вильгельм гэж уран дархан Вильгельм Бүшэ гэдэг одоо уран дархан хүн одоо мөнгөн мод босгожээ гэж ингэдэг. Энэ нь бол 5 тансаг эдээ одоо гарч байдаг ордны голд одоо асар том тийм мөнгөн мод байсан гэдэг одоо домогтой. Энэ нь бол дэлхийд даяар хар орон хотыг хожим алдаршихад маш одоо анхаарал татсан бэлэг тэмдгийн одоо зүйл. Тэгээ одоо Вильгельм Рубрук очоод энэ модны тухай одоо баруун Европод одоо бичээд латины ертөнцид одоо энэ мэдээллийг түгээхэд одоо үнэн гайхамшигтай одоо ийм зүйл байсан юм байна гэдэг одоо мэдээлэл ингэж гарсан. Ийм учиртай тэгээ энэ мөнгөн модны дээр бол их өндөр мод байсан. За энэ мөнгөн модны дээр бол тийм бүрөө юм уу биш хөрвүүлж байгаа. Тийм жигүүртэй хүн одоо байжээ. За энэ нь бол одоо тэр Франц хүн буюу латин хүн босгосон учраас тэдний бурхан тэнгэр ангел буюу одоо тэр хайрын бурхан ингийн одоо бурханыг одоо төлөвлөж хийсэн юм шиг байна гэж ингэж явдаг байсан. За одоо бодоод үзэхлээр зэрэг эрдэмтэд хүнийг үеэс ахгуулаад олоод байдаг нэг гардаг галбан гэж одоо тийм жигүүртэй одоо хүн хэлбэртэй нэг тийм шүтэн байгаа юм. Тэрийгч байж магадгүй гэж одоо ингэ төсөөлдөг. Өөрөөр хэлбэл ер нь бол ордныхоо гол шүтэн дээр ер нь тэр одоо латины барууны ертөнцийн тийм одоо хүнийг төсөлхүү хаан хүн тийм ээ өөрөө бүх юм мэдэж захиалж хийлгэж байгаа үед дорны шүтэн болсон өөрсдийнхөө тэр гард галбаныг төсөлсөн байж болох уу? Гард галбан бол яг дороос харахад хүм юм шиг одоо харагдах ийм ямаа гэсэн одоо ийм яриаг хөрөө байдаг. Энэ шидийн өрмөц сайхан мод бол ямар учиртайгүй нэг талаасаа шүтэн эрдний зүйлээр хийсэн байхаасаа гадна нөгөө талаас технологийн гайхамшиг. Өөрөөр хэлбэл тэр одоо дээрээс нь тэр мөнгөн модноос 4 том луу унжаад тэр лууны ам болгоноос 5 тансаг эдээ доотлын одоо бий болгосон эрдний дархуудад одоо гардаг. Тэрнээс нь ноёд хаадууд одоо чуулган хийхдээ ингэж амсаж одоо ууж ундаалдаг. Одоо ийм байсан гэж одоо үздэг. За тэгэд энд бол эн чин 50 гаруй уран дархантай тухайн үеийн одоо юу гэдгийг Ром Грекийн соёлын уламжлалыг хадгалсан тийм одоо урчуудыг авчирч хийлгсэн энэ төр гэхлээр зэрэг нэлээд нарийн онцгой зүйл байсан байгаа юм. За дээр нь болохоор зэрэг энэ зүйл юу вэ гэхээр зэрэг бэлэгдэл шүтээний төрслөөс гадна технологийн шинжтэй зүйл эрдний одоо тансаг сүр хүчийг одоо харуулсан зүйл. За мөн одоо бэлэгдэл шүтээний одоо зүйлийн одоо юу гэдгийг гадна дотны зочид
чуулган бүх зүйлэд гайхвал хааны одоо жишээ нь юуны хүч чадал тансаг ийм байгаагийн одоо бэлэгдэл болж исэн ийм модоо гэж ингэж үздэг. За тэгээд энэ мөнгөн модны зургийг болвол хожим 18 дугаар зууны үед одоо Францын орчууд зураач нар одоо жишээ нь зурж үлдээсэн байдаг. Тэгээд зурж үлдээсэн зураг нь их тархсан. За бид нар ч гэсэн тэр зургийг одоо Монгол улс энэ сүүлийн 30 жилд одоо эрхчлээтэй улс болох үедээ бол мөнгөн тэмдэгтээ солиод мөнгөн тэмдэгтэн дээр одоо төгрөгөнд хэдтийн дэвсгэр дээр билээ одоо хар орны мөнгөн мод байдаг чинь одоо тэр бэлэгдэл буюу 18 дахь зууны ихэнх үед одоо зурагдсан тэр зургаар ингээд өөрөөр хэлбэл хар орон хотод ийм сонирхолтой хот байж яа л гэж ингэж байгаа. Одоо хот толгон дүүрэн гэсэн өнгө аяс байгаа шүү дээ. Одоо нэг Хятад ч бай, Монгол ч бай. Хар орон хот ерөнхий барилга байгууламжууд нь ямар хоо дизайн хэлбэр төрстэй юмнууд байсан. За яг нь ер нь хар орон хот бол тэр үед Монгол улс одоо эзэнт гүрэн болцсон. Олон соёл иргэншлийг одоо эзэлсэн, олон үеийн одоо жишээ нь зочид холбоотнуудтай бий болчихсон. Олон хэлийн, соёлын ард иргэдтэй өөрсдөө явж олныг үзсэн байсан учраас энэ хар орон хотыг бол ерөнхий уран барилгын хэв маяг бол дорн дахны хэв маягтай. Өөрөөр хэлбэл Хятад дорн дахны уран барилгууд их баригддаг байсан. Гэтэл одоо тэр хэрэмжлэх завгаар цайз хэрмийг одоо байх байдал нь бол бүр тэр хүнүүгийн үеэс урагшаа тэр одоо уйгур төргийн үеийн одоо жишээ нь барах сан хэрмүүдийн одоо загвартай зүг чигийн байдлаас ингээ харах юм бол зүүн урд зүг рүүгээ гол үүд хаалгууд нь одоо хандсан учраас Монгол байр зүүн хэв маягтай. За худалдааны гудамж түн дээр нийдэг уулзуур гудамжуудыг ингээд аваад үзэх юм бол ерөөсөө энэ Евразид баригддаг хот суурингуудын одоо худалдааны байршлын одоо хэв шинжүүдтэй. За тэгээд эндээ бол одоо худалдааны за оршин суугчдын лам нарын ч гэдэг юм уу маш олон төрлийн одоо хот суурин ийм одоо гудамж хэв маягуудтай байхын зэрэгцээгээр энэ чинь нэг 15 6 сүм хэд байсан. Түүний одоо нэг 3 4 лалын сүм бас нэг христийн сүм бусд нь бол буддын голдуу одоо сүмүүдтэй. Тэгээд ерөнхийдөө бол тийм дорн дахны маягийн хэв маягтай мөртлөө олон үндэстний Евразийн олон төрлийн одоо уран барилгын одоо хэв маяг холилдсон. Иргэн тойрондоо бол Монгол хүрээ хотын одоо хэв маягтай. Өөрөөр хэлбэл тэр чин тойроод тэр хөндийгээр нь дүүрэн нөгөө Монголын зэрэг суух ард иргэдүүдийн орд өргөө гэр хааны ордонгууд ингээ байж байдаг. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн өөр хаанч байгаагүй нүүдэлчдийн хэв маягаар одоо ертөнц дотор үүссэн нүүдэлчдийн хот суурингийн одоо уламжлалт хэв маягийг хадгалсан байхын зэрэгцээгээр тэдний суурьшлийн хэв маяг одоо хандлагыг харилцсан зэрэгцээгээр нүүдэлчин хааны гол бэлэгдлүүдийг агуулсан дорны уран барилгуудтай араб исламын уран барилгууд Европын уран барилгатай тэгээд олон төрлийн одоо шашин соёл одоо нэгдсэн ийм төрлийн одоо нэг ясандаа universal буюу даяаршлын хэв маягийг илэрхийлсэн ийм хот байсан гэж ингэж үздэг. Одоо яг хөө тэр суур мөрийг аваад үзэх юм бол нэг 5 км урттай өргөөшөө 1.3 км орчим одоо ийм тойрууд байгаа юм. Тэг яг хөө бид нар бол Монгол улс жаахан сул дорой муухан болохоор зэрэг бүгдийг малтаж одоо судалж шинжилж одоо бүрэн дүүрэн амжихгүй л ингээл одоо цагаас цагт нэг жаахан хэмжүүлэл ингээл явж байгаа. Учираас бүрэн таньж мэдчих чадаагүй ийм байна. За тэгээд тэр хот бол ер нь ойролцоогоор нэг хамгийн багадаа 30 мянган хүн за дээшээ нэг 70 80 мянган хүний хэмжээний одоо болж исэн болов уу гэж ингэж үздэг ийм одоо хот. За дээр нь болохоор олон улсын одоо худалдаачид ирж исэн учраас тэдний амьдрах орон байр буурчин газрууд за мөн хотыг удирдах одоо захиргаа за ингээд агуулах сав гэдэг одоо маш их тийм олон төрлийн зүйлээр одоо хийгдсэн одоо ийм бат байсан. За хар орон хотын дөрвөн зүгт нь нэлээд алсалсан маягаар одоо дөрвөн чулуун мэлхий байжээ гэж ингэж үздэг. Зарим нь бол орхны хөндөд олдон, зарим нь тэр урд талын одоо тэр Шанхайн чиглэлийн шарилын уул гэдэг, бунхан дуул гэдэг тэрний хэсгтээс зарим олдон, тал гээр дээрээс зарим одоо чулуун одоо мэлхий энэ төр олддог нь болохоор хотын дөрвөн одоо зах хэмжээсийг одоо харуулж хийжээ гэж ингэж үздэг. Ер нь хэрэм тат байсан. Хэрмийн гадна талд бол
худалдааны одоо жишээ нь зохион байгуулалтаа гудамж бүхий хот байсан. За сүм хийдүүд бүх нь бол өөрөө өөрсдийн тусдаа одоо хэрэм туурахтаа тусгаарлсан ийм гэлбэртэй байсан. За орхны хөндийгээс орхон голоос усан суваг татаж, усан далан татаж хааны ордны одоо гол юу руу хэрэм рүү одоо оруулж ирсэн тийм усан сувагтай байсан. Тэр усан сувгийн дотор хэрэм дотор бол хиймэл цовромтой. За ингээд хааны төмөн амгалан торд буюу хамгийн гол ордон байдаг ийм байжээ гэж. Тэгээ одоо байгаа нутг нь бол одоо ер нь эхнээсээ бид нэр ярьсангүй. Одоо байгаа нь бол энэ үзэгчдийн зарим мэдлэхгүй байж мэдэн штэ. Одоогийн Эрдэнэзүү хар хорин гэж нэрлэдэг байгаа үр хангаан. Энэ газар бол хар хорин хотын одоо туур юм а гэж. Одоо нэг 100 гаруй жилийн эрэл хайгуул, магадлал нягтлах одоо судалгааны их тэмцлийн үр дүнд одоо ер нь хүлээн зөвшөөрөгдөж байж байгаа газар нь тэр. Энэ бол одоо баталгаатай юм байна гэдэг нь одоо тодорхой болсон. Тэгэхээр зэрэг ер нь бол хар хорин нийслэл чи яагаад байгуулагдсан нийслэл вэ гэхлээр зэрэг Монгол энэ хятадны нөлөөлөл буюу за мөн одоо энэ уйгрын төргийн одоо нөлөөллийн дараагаар энэ Монгол газар дээр олон овог аймагуд тэр мөхсөн хятан уйгрын орон зайг эзлэхийн тулд маш олон овог аймагуд Монгол овог аймагуд энд тэмцэлтийн үлдсэн юм. Тэр тэмцэлтэн үлдсэн овог аймагуд одоо нэг орхины хүндэг булаасалдаж байгаа л эцсийн дүнд нь түүний ялагч нь бол хамаг монголчууд буюу Чингис хаан байсан учраас Чингис хаан бол ууг тэмцэл нь бол 3 голын их боловч одоо нийслэлээ ийшээ одоо нүүдэлчдийн төв рүү авчирч одоо байгуулсан хэрэг явдлын одоо шалтгаан юм аа. Тэгээ одоо үндсэндээ жуулчид буюу одоо монголчуудын одоо очиж үздэг монгол хүн заавал очиж үзэх ёстой газрын хамгийн том хэсэг нь бол энэ хар хорин юм. Хар хорин очиод үзэхэд Эрдэнэзүү хэрэм байх боловч хар хорины дусгал цөөн байх боловч эндээ тухайн цагт дэлхийн ертөнцийг тухайн бүс нутгийг одоо жишээ нь захирахыг оролдож исэн одоо эртний нийслэл буюу тухайн үед даяар нийслэл буюу одоо дэлхийг татчихсан одоо нийслэл түүнийг одоо орчин үеийн нийслэл суурин байдлаар зохион байгуулах гэж оролцсон монголчуудын хамгийн том оролдлого юм аа гэж ингэж одоо үзэж байгаа. Хар хорин хотын одоо хэдчний километр квадрат газар байна? За яг хөө нэг 5 км квадрат орчим газар юм уу? Ойролцоогоор. За тэгээд хар хорныг дагсан жижигхэн суурин одоо юу гэдгийг эдлэн мэдлэнгээд ингээд орхины хөндийгээр ингээд дагалдах зүйлсийг ингээд хөөгөөд ингээд явах юм бол илүү өргөн л дөө. Тэр чинь бүр их том болно. Зүгээр ер нь одоо яг тод тэр одоо суурьшижсэн одоо уулмөр буюу археологийн одоо тэр сансрын зургийн аргуудаар одоо боловсруулад нэгэнд одоо тодорхой болгочихсон зүйл бол 5 км орчим квадрат гэсэн санаа. Нийслэлийг нөгөө хам байлаг руу шилжүүлсэн гэдэг чинь шүү дээ. Ер нь яагаад нийслэлийг шилжүүлээд тэгээ нийслэлийг шилжүүлснээс хойш ер нь хар хорин яг юу болсон юм? За хар хорин хотыг ингээд Монголын нийслэл болгоод өгөөдөө хаан, гуйг мөнх хаан гэдэг 3 хааны үед ингээ байжгаад яагаад одоо шилжих болсон бэ гэхлээр яг хөө зарилга гарсан 1220 он. За тэгээд ер нь одоо шилжсэн зөндөө болгос руу одоо шилжсэн 64 он гэж ингэж үзэхэд 40 орчим жил одоо Монголын одоо нийслэл. За тэгээд тэр дундаа баригдсан гэхэл 30 гаруй жил Монголын нийслэл байсан байгаа юм. Тэгээ яагаад шилжсэн бэ гэхээр зэрэг ер нь мөнх хааныг нас барсны дараагаар Монголын мөнх хааныг залгамжлагт түүний дүүнэрийн хооронд өрсөлдөөн гарсан. За бид нар бол одоо тэр Юан Гүрний үеийн Ховлын хааны түүхийг ярихдаа ярьсан тийм ээ. Тэгээд тэн дээр юу гэж яах вэ? Мөнх хааны дүү Ховлын ариг бүх хоёр хоорондоо өрсөлдөж дамжсан. Ариг бүх нь бол ер нь одоо энэ хар хорин буюу энэ хойд Төв Монголын одоо газар нутгийг одоо захиран сууж байсан Ховлын дүү. За Ховлын бол мөнх хааны хамгийн гол армиг удирдахсан армийн гол захирагч өмнөд хятад буюу энэ сүн улс зөрчдийг одоо жишээ нь дарахад хамгийн гол гавьяа байгуулсан залгамжлагч Алтан ургийн жанжин байсан. Тэгээ энэ хоёрын хооронд өрсөлдөөн болоод Ховлын хаан буюу одоо жишээ нь ариг бүхийг одоо ах нь ялж одоо дийлсэн. За дийлээд Монголын хаан болсон. За Монголын хаан болохдоо тэр хүний үзэжсэн тэр хааны үзэжсэн гол зарчим бол Монгол улс энэ дэлхийн их том баялаг соёл иргэншлийн төв рүү төвлөн сууж бүгдийг захирахгүй бол за энэ хээр газартай аглаг газартаа суугаад бусад одоо иргэншлийг хүчтэй их баялагийг их хүн амыг одоо захирах бололцоо байхгүй гэж үтсэн бололтой.
За багасаа ч одоо 17 наснаас ахуулаад хятад зөвчдийн улсууд руу томилогдож мэрэгшиж исэн гол одоо алтан уургийн залгамжлагч хүн. За энэ хүн бол Эрдэнэт гүрний тэлэлтийг, түүний хүчийг одоо олон иргэншлийн зөвхөн Монгол угсаатныг захирах биш, олон үндэстнийг захирах одоо шаардлагаар одоо нийслэлийг одоогийн Бээжин хот руу нүүлэх сайн гэж үздэг. Тэнд бол Дайдав гэж хот байгуулсан. Эхлээд Шандав гэж одоо зуны нийслэл гэж Шанд гэж хотыг байгуулсан. Дараа нь Дайдав буюу одоо шинэ өвлийн нийслэл, их нийслэл гэдгийг байгуулсан. За тэрийг болоод сүүлд нь яг хан балик буюу тэр балик гэдэг нь бол яг төрөв үг юм л да. Хот гэсэн үг. Тэр хаан гэдэг нь бол хаан хот гэсэн утгатай. Тэгэхээр хаан хот гэдгийг одоо урагшаа байгуулсан. За энээс ахуулаад хар хорны одоо эзэнт гүрний нийслэл байх, монголчуудын нийслэл байх одоо тэр байдал хуучин бол дандаа монголчуудын улс байсхад нийслэл байжээ. А монголчууд олон үндэстнийг эзлээд ингээд эхлэхэд нөгөөх нэгдсэн эзэнт гүрнийг байгуулах, түүнийг удирдахад одоо хан балик буюу одоо Бээжнэр шилжүүлжээ гэж үздэг. Гэвч хар хорин бол хаан түүний захиргаа, эзэнт гүрний захиргаа тийшээ нүүсэн гэдэг боловч энд монголчуудын нийслэл хэвээрээ байсан. Тэрний үг жиний хөхөр зэрэг хаан ер нь ховлын хаан болоо дараагийн хаадууд бол залгамжлагч хаад, залуу хаадууд буюу хан хөвгүүд, хунтайж, жанангуудаа энэ хойд Монголынхон төв хэсгийг захируулдаг байсан. Тэгэхээр зэрэг залгамжлагч хаад юуны хан хүүгийн одоо захиргаанд энэ хар хорны нутаг байдаг. Тэр хятадууд бол хойлын гэж нэрлэн тийм ээ 99-ийг хэлж чадахгүй учраас. Тэгээд тэр хар хорны бүс буюу говийн харыг болвол тэр одоо хунтайж, гамал, номгон, 9 төмөр гэдэг ингээд залгамжлаад ерөөсө хааны удмын дараа нь хаан болох хүмүүс энэ төв нутгийнхаа голомт нутгийнхаа төв буюу хар хорныг одоо захирдаг, хар хорны бүсийг захирдаг. Тэгээд ер нь бол энэ бүсийг ингээд захирж явахдаа говийн ар гэж төв хүмүүхэн тэмдэглээд байгаа боловч ер нь бол хар хорныг захирах, хар хорны захирагчаар л томилогдоод байсан гэдэг чинь ерөөсө эзэнт гүрэн урагшаа нүүсэн байлаач гэсэн монголчуудын нийслэлэх төв буюу хан хүүгийн хунтайж жанангийн суух газар бол хар хорны хүндээ буюу хар хорин байсаар байсан гэж. Гэхдээ нэгэнт одоо нийслэлийн загвар бол урагшаагаа явчихж байгаа учраас энд бол нүүдэлчдийн төв байх тэр хандлагаараа бол байсан. Тэр хандлагаараа байсан гэдгийн одоо баримтны өв гэхээр зэрэг хожим одоо ховлын хаан бол удаа дараалан одоо том хөрөнгө оруулалтууд хар хоронд хийжсэн. За тэр хөрөнгө оруулалтууд хийхээс гадна бол хар хорны бүсийг бол цэвэр одоо татаасаар санхүүжүүлж байсан. Одоо өөрөөр хэлбэл энэ хойд төв Монголынхоо хэсгийг бол тэр чигээр нь эзэнт гүрнийхээ төвөөс санхүүжүүлж байсан юм. Тэгэхээр энэ бол яг монголчуудын өөрийнх нь тухайн үед одоо яг мөнх хаан Өвөдө хааны төгсгөл рүү яваад мөнх хаан Гүйг хаан гэхлээр зэрэг эзэнт гүрний нийслэл байж байсан. Ингэхдээ бол энд яг тэр зэрэг манлынх нь оргил үе бий болоод энд бол одоо нөгөө Араб, Перс, Солонгос, Хятад, Орос гэл одоо энэ эргэн тойрны одоо хятад метод гэдэг энэ төвдгээр энэ эргэн тойрны одоо жишээ нь урчууд худалдаачид суудаг, сүм хийдүүд байдаг. Одоо ийм одоо нэг ясандаа тухайн үедээ эзэнт гүрний нийслэл буюу одоо олон үндэстнийг одоо хамруулсан. За ер нь одоо Монголын эзэнт гүрэн бол Евразийн буюу дэлхийн хамгийн том эзэнт гүрэн юм ахэд тэр хамгийн том эзэнт гүрний одоо бэлэгдэл нийслэл одоо байдлаар ингэж оршиж ийсэн. За ингээд одоо урагшаа нүүсэн ийм учиртай байгаа юм. Одоо хар хорны сүрлийг ярихаас өмнө нэг юм асуучмаар байгаа байхгүй. Эрдэнэ 100 хийд юу н одоо хар хорны төөртэй нь ямар холбоотой? Эрдэнэ 100 хийдийг бол хар хорин нийслэлийн хажууд байгаа хожуу 1580-аад оны үед Авдаасан хааны барьсан буюу халахын хаан гэж нэрлэгдэж ийсэн энэ умард монголчуудыг дахин нэгтгэж одоо 6 төмний нэг захирч ийсэн Авдаасан хааны үед л Эрдэнэ 100 одоо барьсан гэж ингэж үздэг. За Эрдэнэ 100 болвол яагаад одоо баригдсан бэ гэхээр зэрэг ер нь Хувлын хааны эзэнт гүрэн одоо сүрээд унсан учраас тэр эзэнт гүрний сүр хүчийг дахин одоо бий болгохын тулд Бурхны шашин руу Төмөдийн Алтан хаан одоо Монголыг дахин оруулсан. За Бурхны шашин эд дэлгэрлийн үед бол умард Монголыг удирдах ийсэн энэ алхам монголчуудыг удирдах ийсэн одоо Авдаасан хаан гэж байсан. Тэр хүн бол 1580 онд барьсан. Барихтаа одоо энэ хар хорноос бол тусдаа нэг хар хорны туйран дээр
Тэгвэл хар орноос тусдаа нэг шашны нийслэл барьжээ гэж ингэж үзээд одоо явцсан. Гэтэл хожим одоо энэ Герман Монголын эксүдийн зүй юу манай энэ Эрдэнэбат энтрийн одоо оролцсон судалгааны үр дүнд юу гарч ирсэн бэ гэхдээ зэрэг ерөөсөө энэ сүүлийн 20 жил штэ. Энэ хар орны нийслэлээс тусдаа Эрдэнэ зүй биш юм байна. Эрдэнэ зүй болвол хар хорин нийслэлийн хуучин хааны хэрэм буюу тэр төмөн амгалан тордыг тойрсон тэр хэрмийн тойрон дээр тэр хэрмийн материалыг ашиглаж нэмэлтээр одоо хийж энэ 108-ын суврагыг босгосон юм байна. Тэгэхээр Эрдэнэ зүй бол хааны одоо ордны хэрмийн тойрон дээр одоо дахин сэргээж босгосон хожимын одоо шарын шашны хот юм байна. Бурхан шашны хот юм байна гэж ингэж үздсэн. Гэхдээ хар хорин хотыг байгуулахад хүртэл хар хорин хотоос өмнө бол энэ хотын тойрон дээр өөр хот байсан байна гэж бас үзэж байгаа. За тэр нь болохоор зэрэг уйгрын үеийн Дахай балгас гэж одоо байсан байна. Тэр Дахай балгасын тойрон дээр Чингис хааны зарилгаар Өгөөдөө хаан хот байгуулсан байна. За энэ хөгжиж явж хагаад хожим одоо хар хорин нийслэл 1388 онд одоо бүрэн сүүснээс хойш тэгээд тэр чинь 1580 он гэхэд чинь 200 жилийн дараа шашны одоо төв баригдсан юм байна гэж ингэж үздэг. Тэгэхээр үе үеийн турш энэ хар хорин болвол ингээд одоо 800 жилийн турш монголчуудын хэрэглээнд одоо буюу тэдний одоо жишээ нь бэлэгдэл төв одоо жишээ нь байсаар байсан байна гэж ингэж үздэг. Тэгээд яг хуу ер нь шарын шашин дэлгэрээд хар хорин Эрдэнэ зүй бол ачаал бүгдлэнд буурсан хэдий боловч Эрдэнэ зүйн одоо төлөө байлддаг, Эрдэнэ зүйг авах гэж үздэг, Эрдэнэ зүйг сэргээх гэж маш их хичээл жаргалд гаргадаг, Эрдэнэд зосч үзэх, Эрдэнэ зүйгаар явах гэх мэт зүйл 800 жилийн турш үргэлжилсэн байна. Тэгэхээр ачаал бүгдэл сүрээд төв нь байхгүй болсон хэдий боловч одоо хүртэл жуулчид ирээд байхыг бодоход бол тэр байгуулагдсан цагаас авахгүй бол монголчуудыг татах төв хэвээрээ. Байна л гэж. За одоо энэ дэлхийн хамгийн том за магадгүй дэлхийн түвшинд хамгийн хүчрэх гүрний нийслэл зүйлсийн энэ хот ягаад одоо ингэ тал газар хөтлөө байхгүй болж байна? Яг эзэнт гүрэн хамгийн их хүчээ авч бүгдийг хяналтандаа авч хамгийн их тэлэлтэд явагдах үе нь бол Хувлын хаан. Тэгэхээр Хувлын хаан ерөөсөө эзэнт гүрнийг ингээд байгуулад үндсэн суурь нь бий болсон юм дээрээс нүүлгээ аваа явцсан учраас эзэнт гүрний тэр их том тэлэлтийн хүчийг өөр дөрөв бүрэн татчих чадаагүй нэг мужийн төв болоод үлдчихэж штэ. Ийм учраас хар хорин бол одоо ингээд үлдсэн юм аа гэж ингэж хоцрогдоод ингээд үлдчихсэн юм аа гэж ингэж хэлж байгаа. Гэтэл эзэнт гүрний тэр үеийн хамгийн супер нийслэл юу байсан бэ гэхээр Дайдуу Шанд хоёр байлаа. Тэ. Эзэнт гүрний үед монголчууд бол олон нийслэл, олон хотуудыг сэргэн босгосон. Түүний нэг нь одоо жишээ нь Юан гүрний нийслэл бол зуны болоод өвлийн нийслэл нь Дайдуу Шандуу хоёр байлаа. За одоо тэрний зэрэгцээ олон жижиг хотууд барьсан. Одоо ер нь олон жижиг хотуудыг сэргээсэн байгаа. Түүнээс гадна одоо Илхан тулс буюу одоо Иран, Ирак тэр орчмыг одоо Туркийн нааталыг ингээд захирж ийсэн тэр үед л Тебриз хот. За Маруга гэж хот байлаа. За тэгээд олон хотууд байсан. Алагдаа гэдэг одоо ингээд бас одоо Персийн ертөнцийн 10 гаруй хот байгуулсан байгаа юм. За Алтан ордны улс гэхэд Бэрхсараа, Батсараа гэдэг одоо хотууд байж гэн. Тэгээд одоо хуучин Оросын одоо модон хэрэмтэй байсан хотуудыг бол яг Монголын хаад дээр Ногонагийн үе тэр Мамлюк Жанибекийн үе мөг хүртэл одоо олон хотуудыг одоо хэрэм олон юмнуудыг одоо барьсан. За тэгээд наашаа энэ цагаатан хотуудад олон одоо суурингуудыг барьж исэн. За мөн одоо энэ Ираны Яспаханаас гадна одоо энэ одоо Узбек, Казахстаны нутагт одоо энэ юу гэж байлаа шүү дээ. Одоо Бухар хот мод гэдэг олон хотууд байлаа. Нишапур энэ төр гэдэг. Тэр олон хотуудыг бүгдийн сэргээн босгох одоо байдлуудыг бас бий болгож байсан. За энэ одоо энэ эзний хот гэдэг энэ Шинжааны хүндийд байж ан Турпан Дунхаан гэдээ байж энгээр дамжих худалдаа тээврийн зам дагуух одоо чинь Буурчин хотуудыг мөн одоо чинь дахин зэрэгэн босгож ийсэн. Гэх мэт ингээд монголчууд болвол тэр захирж явах үедээ болвол өөрсдийн захиргааны дотор байсан хотуудын олон хот баялаг одоо зэрэгэн босгосон ийм төвхтэй юм. За Монгол газарт болвол хар хорин хотоос гадна болвол ер нь тэр Чанга балгас гэдэг одоо олон хотууд бас дамжин өнгөрдөг жижиг хотууд одоо байсан. Тэгэхээр зэрэг хар хорин хот ямар учиртай одоо үүссэн хот вэ гэхлээр зэрэг ер нь яг хөө тэрнээс өмнө монголчууд
хамаг монголчууд баг нийслэлийн суух буюу суурин тийм одоо төвлөрөх одоо хотыг одоо заавдал баг байхгүй байсан шиг байгаа хамаг монголчуудын хувьд бол хамаг монголчууд бол эргэн хонгийнхан гэсэн үг. Энэ улсууд Чингис хааныг одоо эзэнт гүрэн байгуулахаас өмнө хамаг Монголыг дахин нэгтгээд Хөхнуурт Чингис хаан цолыг аваад ингэснээс хойш Аавраг орд гээд нэг ёсондоо тэр жижигвтер ордон ард талынхны суур агуулхууд хамгаалалт зэвсгийн төв нэг тийм одоо төвлөрөл жижигхэн хотыг одоо байгуулж ирсэн. Тэр нь бол одоо хинтийн хөдөө арал буюу одоо чинь Аавраг ордны туур гээд байдаг. За тэр бол ер нь Чингис хааныг тэр аяндан хийгээд буцаад ирэх хүртэл ер нь тэнд л одоо гол одоо агуулах одоо хамгийн юм төвлөрөөд байсан шиг байна гэж үзэж байгаа. Тэгвэл бол энэ энгийн байсан. Ягаад гэвэл газар нутгийг ноёдууд язгууртнууд алтан ургийнхан хувааж захирдаг байсан учраас өөр газарт тэгээд нүүдэлчин шинжтэй байсан учраас нүүдлэх маягаар хүрээ хот маягаар ингээд байгаад байж тэгвэл тэнд нэг төвлөрж исэн том суур байна гэж. Тэгээ Аавраг ордыг ерөнхийд нь дараа нь бол хар хорин болгож хувиргасан, нүүлгсэн гэсэн санаа ер нь байгаа юм. Та түрүүнд нэг хэлжсэн шүү дээ. Хар хорныг нь монголчууд өөчтөө сүрэлцсэн юм аа гэдэг. Тэр үйл явцыг нэг дэлгэрэнгүй. Тэрийг яг уу хар хорныг бол тэр их бүтээн босгож дараа нь Хувлын хаан их хөрөнгө босгож одоо хамгийн цэцэглэлтийн үед Хувлын хааны үе л дээ. Тэг их гоё хот болсон ийм. Тэгвэл тэр өөрсдөө сүрүүлсэн гэдэг нь юу гэхээр 1368 онд одоо хятадууд Монголын эзэнт гүрний эсрэг бослого хийгээд тэр Жуянжаа ингээд одоо хаан Баатарч одоо бослого хийгээд монголчуудыг талант түрүүн шахаж гаргасан. За ингэхэд одоо монголчуудын тал нутагт байгуулсан янз янзын тэр цагаан Барс Марс гэдэг янз янзын хот мод одоо ээлжлэн сууж исэн боловч тэр хоошоо гарч ирсний дараагаар 1370 онд шиг санаж байна. Тэр хөөгцнөөс 2 жилийн дараа Тогоон Төмөр хааныг нас барсны дараа Аюушридэр хаан гэж залгамжлагч хаан гарч ирээд хар хоринд дахин төвлөн суусан. Тий. Төвлөн суусан. За тэгээд энэ Аюушридэр хаан нэг 7-8 жил 10 жил суугаад ингэж яхад дахиад одоо Мин улсын давталгаа болсон. Тэр Мин улсын давталгааны өмнө одоо Юан гүрэн унсан учраас Юан гүрний доторх нөгөө парагцууд сөрөг хүчин салан тусгаарлагчид одоо боссон. Тэр нь бол баруун зүгээс тэр нэгүүдэр жанжины удирдсан. За ер нь одоо хайдугийн хөшлийн одоо блок гэсэн үг одоо тэр одоо парагц гэдэг юм уурсгал тийм ээ сөрөг хүчин. Тэрний айрам одоо орж ирээд хар хорин одоо Мин улс руу Монголын айрам тэр Хөхтөмөр жанжин манжин ингээд товтлоход ингээд байж хахад араар нь орж ирж хар хориныг эзэлсэн. Тэгээд хар хорин ч мэдээж одоо захиргаатай зэрэгтэй байсан учраас нөгөө нэгүдрийн зэргүүдтэй байлдаад хар хорин анхудаа одоо шатаагдаж сүүж, үүмж, тархаж тарамдах одоо тийм ноцтой явдал нь тэр 1370-аад оны сүүлээр болсон байдаг. За тэгээ энэ нь одоо сэргийх завдалгүй байж итэл 1380 онд одоо тэгээ тэр нэгүдрийн жанжин чинь хар хориныг авчихад тэгээд бахан ойрд зэрэг мэрэг дагуулж аваад буур нурт очиж Мин улстай байлдах гэж исэн тэр Хөхтөмөр жанжны очиж зогсон шүү дээ. Монголынхоо төв айрмыг зогсож байгаа. Ингээ Монгол ерөнхий бүрэн тарамдаад ингээд эхэлсэн. Яг энэ бүрэн тарамдаж яхад Мин улсын зэрэг буур нурт орж ирж тэр нэгүүдэр жанжингийн зэрэгтэй нээж Монголын том айрмыг сарниулаад тэг 1380 онд орж ирж анх удаа хар хорныг одоо тэр Монгол жанжин төв ээж аясны дараагаар орж ирж төмөрдөж байгаа. За тэгээ энэ төмөрдөлт бол бүрэн сүйтгэл явуулаагүй. Ерөнхийдөө хар хорны ачаал бүгдлийг бол унгаж хийж байгаа яваад өгсөн. За энэс 8 жилийн дараа Мин улс одоо монголчууд бууж өгөхгүй байсан учраас маш их олон удаа байлдж хагаад тэгээ 8 жилийн дараа орж ирж бүрэн мөсөн одоо газрын гөрсөд тэгшгэлсэн, бүрэн төмөрдсөн. Тэр байж байгаа бүх үн цэнтэй улмруудыг байхгүй болгох гэж одоо оролдсон. Ийм төвхтэй гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ бол юу гэж яах вэ? 1378 оны үеэс 1388 оны 10 жилийн дотор хар хорин бол бүрэн сүрсэн. Сүрхтэй бол Монголын дотоод зөрчлийн эхний зөрчлөөс болж одоо унсан. Уул нь бол Аюушридэр хаан бол хар хориныг төвөө болгоод ингээд сэргийхийг ингээд оролцсон боловч
За тэр зүйл амжилт олоогүй маа гэсэн одоо ийм төвх ажиглагдаж байгаа. Одоо ер нь за бид нэр ер нь одоо хар хооронд очиод үзвэл аль аль газруудаар нь явж үзэх ёстой вэ? За ер нь бол Монгол хүн заавал очих хамгийн түрүүнд очих. Ер нь Монгол хүн л болсон бол одоо үзэж явах газар энэ. Тэгэхэд очиод үзэхдээ зэрэг нэг буддын сүм байна. Тэгээ нэг хоосон ногоон тал харагдана. Тэгээ харгалаа зэрэг та бол өгсөн хар өрөнд ч одоо ийм нийслэл байсан юм уу? Харагдах юм алга гэж одоо голж чамлахаар юм. Тэгэхдээ жуулчид юу гэж ойлгодог вэ гэхээр зэрэг олон жуулчид ирээд юу ч байхгүй талыг үзээд гонсоох чамлах сэтгэл төрөх боловч нүүдэлчдийн аваах нийслэл байсан гэдэг тэр домог баримтат дулмар баталгаатай зүйлийг бодонгууд сэтгэлд өрж ирдэг. Тэм учраас та бол юу гэж нөхөр дараарахны хар өрний ногоон талд очоод за ер нь бол монголчууд ямар газрыг уул ус нь ямар газар нутг нь ямар газрыг одоо сонгож тэлдэг юм байна вэ? Ер нь одоо тэр үеийн хүмүүсийн мэдлэг одоо тэр үеийн одоо мэдрэмжээр яаж байгуулсан байдгийг бэ гэдгийг ерөөд нь хараад эхлээд хар орны тэр Японуудын одоо тусламжаар байгуулагдсан хар орон музей гэдгийг үзэх хэрэгтэй. Тэгээ нэг ерөнхийн нэг төсөөлөл авах хэрэгтэй. За тэгээд тэр төсөөлөл дээрээ юу нэмэх ёстой вэ гэхээр зэрэг энэ бол дэлхий дээр хизээч байгаагүй аваа их супер эзэнт гүрний инишл буюу хот суурингийн анхны одоо жишээ нь гарын үсэг юм байна. Тэгэхээр энэ бол асар том агуулгатай гэсэн санаа гэдгийг мэдэж аваад энэ хичнээнч томж болж болох байсан. Үгүй энэ хэврээ үлдсэн ч гэсэн агуу юмны одоо улмөр юм а гэдгийг одоо мэдлэг мэдрэмжээрээ дүүргэж авч чадвал хар өрний тэр хэсэг танд маш утга агуулгатай харагдана. Түүний дараагаар та хар өрний Эрдэнэзүү хэрмийг орж үз. Эрдэнэзүү хэрмийн 108 хэрэм 1 метрээс 2 м 50 см хүртэл өндөр гүвгэр далан дээр баригдсныг харна. За энэ бол одоо Монголын хаадуудын яг одоо барьцсан байж исэн хааных нь хэрмийн тойрны ингээд авыгаа үлдсэн байна. Энэний дээр 200 жилийн дараа Авдаа сан Бурхны шашны сүмийг барьсан байна гэдгийг хар. За ингэхлээр за нөгөөх музей үзээ төсөөлөл чинь бий болоод ингэсэн байж байгаа юм чинь энэ чинь зөвхөн нүдэн дээр тэр барууныхан шиг гэдэг юм уу Япон хятадууд шиг байдаг зүйл биш. Төсөөллөөр бий болж исэн тэр хүчтэй зүйл соёл иргэншлийн том өрсөлдөөн донд ингээ алга болсон ч гэсэн улмрууд нь ийм байгаа юм байна гэдэг төсөөллөөр бий болгож одоо өөрийгөө цэнгэлж ёстой. Тэгээд дотгошоо нь ингээд ороод үзэхдээ нөгөө хуучин далангийн чинь арханаас татчихсан усан сувг түүний нуур цойрмын одоо улмөр за Эрдэнэзүүгийн 3 гол 100-гийн сүмийн доотлын өндөрдөг чулуун давцсан тэр давцсан дээр хааны ордон байсан гэдэг төсөөллүүд бий болж эхэлнэ. Ингэхлээр та болвол музейн одоо тэр reconstruction буюу шинээр босгосон загварууд дотор байж байгаа олдврууд тэр эзэнт гүрний талаарх мэдээллүүдийг бүгдийг хонд авчираад өөрсдөө ер бусын хүчтэй төсөөллийг бий болгох чадвартай эсгэгчин тэнд харагдана. Ер нь тэгэд төсөөлж чадах гэдэг бол аялагч хүний чадвар байх хэвээр. Тэгж чадахгүй болвол хоос ингэж харвал тэр ямар ч агуулгатай байгаа нэмэргүй. Тэнд Эйнштейн, Шекспир хинч байсан амаа байхгүй, тийм ээ. Тэгэхээр чин жуулчлалын олон зүйл бол түүний нууц мэдээлэл буюу үнэн баримт буюу тэнд байж байгаа уул мөртэй холбоотой байдаг. За ингээд Эрдэнэзүүг ингээ үзсэний дараагаар та хар хорны одоо тэр хааны ордны одоо хэсэг нь энэ юм байна. За тэгвэл одоо энээсээ гарыг гээд баруун тишээ баруун хойд зүг рүү ингээ гараад харахлаа зэрэг юу гэж байгаа. Мандал Бадрлын сүмийн тойр гэж байгаа. За энийг бол мөн л одоо Эрдэнэбатыгаа би хэлмээр байгаа юм. Германы эрдэмтэд тэгээд одоо Киселеваас ахгуулаад ингээд 100 жилийн турш судалсан энэ эрдэмтдийн бий болгосон нэг зүйл тэн дээр өндөр давтсан харагдана. Тэнд авраг том сүм байсан тойрыг ерөнхийд нь жаахан сэргээсэн маягаар ингээд багнуудыг ингээд тодтоход ингээд гаргацсан гэсэн үг байна. За тэн дээр 90 тохой сүм байсан гэж бод. 90 тохой сүм. Энд чинь 35-6 м өндөр. Одоо төсөөлдөө та нар одоо Шангрилагийн хамгийн манай Улаанбаатарын Шангрилагийн хамгийн өндөр байсан шиг юм сүм байсан гэсэн санаа. Тэгэхээр ямар аварга вэ, тийм ээ? За энийг бол Хувлын хаан хөрөнгөөрөө бариулсан. Хөрөнгө оруулалтаар бариулсан. Мандал Бадрлын сүм гэж. Удаан хугацаанд 100 жилийн турш одоо судлаачид тэр Мандал Бадрлын сүмийг хааны ордны тойр байна гэж эндөвч хийсэн.
Гэтэл одоо археологийн малтлага ингээд гараад ирсэн чинь тэнд нөгөө түүхэнд дурдгдсан Мандлбаатарын сүм энэ байжээ гэдэг асар их одоо олон бурхны одоо олдвор малдвар хөлдийн юмнууд гараад ирсэн. За энэ бүхнээс ингээд үүсээд Хар хорин хотын цаашаа харагдаж байгаа хөндий бол 3 км үргэлжилсэн хот суурин байсан юм аа. Тэрний уул мөр нь яг одоо чиний музей дотор үзсэн шиг газрын зураг сансраас авцсан. Газрын одоо тийм тодорхой одоо толгойлцсон юм объемуд байгааг та төсөөл. Ингэх юм бол таны нүдэн дээр харагдахгүй байгаа хэрнээ эзэнт хүрнэ 30-аас 80 мянган хүн амтаа өвөрмөц төсөөлөл нүдэн дээр чинь босч ирнэ. Ямар гайхалтай байсан тухай. Тэгвэл Хар хорин юугаараа сонирхолтой вэ гэхээр зэрэг Хар хорин бол торгоны замаас бараг 1000 км хол. Энэ Евраз дорн техник холбогдсон торгоны замаас 1000 км хол мөртлөө энд ийм нийслэл байхад зөвхөн энэгээр дамжиж хамаг том одоо жишээ нь худалдааны зөвшөөрлөөр явагдаж исэн тухай бод. Тухайн үеийн гайл хяналтын хамгийн том юунууд энд байсан. Олон иргэн шилэнд байсан. Тэгэхээр ийм Европын дэлхийн өмнө хийж чадаагүй леженд буюу домгууд түүнийг нэгтгсэн холц энд байсан гэж бод. Тэгээд тэр ногоон талыг хар. За ингээд үндсэндээ бол энд Түмэн амьтан хүлэгчээсэн дараа нь Монгол улс тэр эзэнт гүрний дараагаар ширгсээр дэлхийд сургаггүй алга болсны дараа ч гэсэн зэрэглэлийн дунд энэ хотны туур байсаар байсан. Тэрийг Чингис хааны зарилгаар Монголын эзэнт гүрэн оргил үедээ бүх оргил үеийнх нь шим шингэсэн. Өөрөөр хэлбэл Ховлын хааны үед ч тэр Юусын Төмөр хааны үед ч тэр бүгд хөрөнгө оруулж байсан газар. Тэгэхээр энэ бол Европын домог гэдэг чинь өөрөө тал нутгийн домог гэдэг чинь өөрөө тэр барууныхан шиг ингээд 2000 жилийн 3000 жилийн хам туураг хэрмүүд үлддэг үү? Харин ингэж үлддэг юм байна гэж. Тэгэхээр Хар хорин хэдийгээр энэ мот байсан ч гэсэн Хар хорин Полны юу одоо бүрэн дүүрнээрээ монголчуудын одоо жишээ цугладаг төв байгаагүй. Яг тэр монголчууд нүүдэлчд учраас хот суурин болвол зөвхөн төр зураар, улирлын маягаар, ёслолын шинжтэйгээр ашигладаг. Бусад үед нь нөгөө аялал байгал руугаа гараад мал идэгээ цэрэг цуухаа ингээд аваад явдаг. Ийм Европын өвөрмөц ертөнц. Энэ сул дараа гэсэн үг биш. Энэ бол бүгд цуглаад, бүгд ингээд байшин барилгаараа гайхуулаад, тэрэндээ ингээд шавааралдаад ингээд байж идэг. Тэр ачаас өөр амьдралын зарчимтай, өөр үйлдвэрлэлийн аргатай өвөрмөц тийм одоо юу гэдэг юм дээ нэг тийм давтагдчихгүй ертөнц оршиж байсан гэсэн санаа. Тэгэхээр тэр давтагчийн ертөнцийг яадаг юм бэ гэхээр өөрийн одоо хүмүүжсэн суурин иргэншил ингээд давуу талаар тэр нүдэрээ хараад байх юм бол хязгаарч түүний нууцыг олж мэдэхгүй. Харин энэ зэрэгцээ иргэншил байсан юм байна. Энэ хүмүүс яагаад тийм супер хотууд, тийм иргэншлийг, тийм гоё юмнуудыг үзэжсэн хэрнээ эндээ татагдал байсны тэр нууц руу ирвэл та бол сая ямар гоё юм бэ? Юм давтагдчихгүй байх, юм өвөрмөц байх, юм өөрийн байх гэдэг ямар гоё юм бэ гэдгийг мэднэ. Тэ. Хэрвээ Хар хорин хотын туурин дээр яг эртний грек Ромынх шиг гэдэг юм уу? Эсвэл одоо эртний хятадын хотын туурин шиг зүйл байсан бол ямар өнлөмж өргөх вэ? Нүүдэлт чинь нүүлчт биш байсан юм байна шүү дээ. Худлаа энэ нүүдэлт биш байхаа. Өөрөөр хэлбэл эдгээр чинь яг тэднэр шиг юм барьчих. Тэднэр шиг ингээд бэхжүүлээд аваад ингээд явцсан юм байна шүү дээ гэж. Гэтэл бид нар бол бидний үйлдвэрлэл, бидний өгдөөсөн үйлдвэрлэл бол тэр суурин иргэншлийг нэгдүгээрт бий болгох одоо нөхцөлгүй, хоёрдугаарт тийм одоо үнэт зүйлгүй, тийм дадлаггүй, тэгээ өөр үйлдвэрлэлийн аргатай байсан гэдгээ бүрэн дүүрэн нотолсны жишээ бол энэ юм аа гэж ингэж үзэж байгаа. Тэм учраас Хар хорин хотыг бол та отоод энэ бол төсөөллийн ертөнц. За ер нь бол яг хөө энэ одоо музейч бай, бусад газрууд Хар хорин хотын бүрэн төсөөллийг хүмүүст харуулах үз одоо AI төсөөллүүдийг жуулчдад нэмж өгөх ёстой. Ийм юм. Тэгэхээр зэрэг хүн гэдэг бол өөрөө юу юм бэ гэхээр зэрэг хүн гэдэг бол яг компьютер шиг юу үгэн түүгээр сэтгэдэг, түүгээр мэдэрдэг амьтан. Нэг ёсондоо бол энэ чинь яг боолын сэтгхүүтэй гэсэн үг. Яаж форматлна тэргээрээ сэтгэдэг. Тэгэхээр ингээд өөрийнхөө уян санааг форматлах, үр хүүхдүүдэд ингэж форматлаад өгөхөд тэр аяндаа ингээд нөгөө гандерсын хот гэдэг шиг төсөөлийн ертөнцийн чинь ингээд бий болж идэг юм зүйл. Тэгэхээр зэрэг огт форматлагддаг хүн бол энийг ойлгохгүй. Юу ч байгаагүй юм байна гэж ойлгоно. Юу ч явагдсангүй гэж ойлгоно. Тэгсэн хэрнээ чи эргээд Европын байсан, онцгой хүчрхэг байсан тухай номуудыг уншаад байдаг. Тэгээд чи дандаа зөрчилж дээждэг.
Хүчрэг байсан бол яагаад нийслэл байдгүй? Хүчрэг байгаад юу ч үлдээгээгүй байдгийг. Яагаад хүчрэг байсан? Хүчрэг байсан удлаа юм биш үү гэх мэт хэрэгэлзэнд хүрнэ. Мөн чанаруудыг ойлгочих юм бол тийм ээ. Хүчрэг байсан ч гэсэн юм байж болно гэдгийг хэлдэг юм. Гэх мэт. За төгсгөлийн асуултанд нэг асуулт асуучих. Та анх 10 оронд очоод хэдэн онд очоод яг ямар сэтгэл авч? Би ч одоо хөдөөний хөгч штэ тийм ээ. Ингээд төсөөлөх юм бол 8 нас хүрч сумын төв үзсэн. 8 нас хүрч сумын төв үзсэн. 8 дугаар анги төгсөөд жирэлдээ сумын төв үзсэн. 10 төгсчээд аймгийн төв үзсэн. Дээд сургууль төгсчээд Улаанбаатар үзсэн хүн болох гэдэг шүү дээ. Ер нь бол би. Тийм одоо аглаг хөдөөний хангахын нуруу гэдэг одоо чинь бүр дэлхийн цаана Монгол улс дэлхийн цаануудыг бол тэрний цаана бүр гүн рүү ой хөвчтэй тийм одоо газар одоо тоглож өссөн мөрөөдөлтөй тийм л хүүхд байхгүй. 10 оронд яг бодтойгоор би 1990 онд морин аяллаар явж байхдаа үзлээ. Хангахын нураас Санхинтын нуруу гэж 1500 км мориор Монгол орны туулах аялал. Залуу насн дээр 22 насн дээр нөхдөй хамт Монгол орныг сайхан үзчихье. Ирээдүйд миний амьдралд урагшаага олон 10 жилээр үргэлжилж байгаа учраас энэ Монгол хүнийг Монгол мориор хэлчих гэсэн дэврэн хүсэлтэд явж байхдаа үзсэн юм да. Сэтгэл ямар вэ? 10 оронд яг очоод. Их сониуч хүүхдтэйсэн болохоор надад утга агуулгын урьдчилаад мэдээ судалсан болвол тэр газрууд дүүрч харагддаг. Хүмүүс нөгөө судлаагүй учраас нэг гоё юм үзнэ гэж ирээд сэтгэл гонцгор буцах юм дэлхийн одоо аялал жуулчлалыг үзсэн аялал жуулчдыг зөндөө штэ. Тийм ээ. Тэгээд нөгөө нэр алдар бий болгосон мэдээллийг дагаж одоо юм үзэхээс илүүгээр ер нь яхан мөн чанарын ингээд ойлгочвол хэрэгтэй гэж. Тэгээ одоо би юу гэж бодож байна вөхөр 10 орон дээр өссөн хүүхэд эсвэл 10 орны дээрээс нардаг улсуудад болвол тэр байдаг л зүйл. Би маш чухал юм дээр зогсож байна л гэж мэдэрсэн. Тий. Ямар их амар нууц байл гэж. Тий. За үзэгч та бүхэнд Хар орон хотын талаар бид ярилцаж танилцууллаа. Хэрвээ та энэ дугаарыг үзсэн бол заавал тийм дөрвөн биеэр очиж үзээрэй гэж хүсэж байна. Өнөөдрийн дугаарт төгс сэтгүүлч Бадам Самбуу байлаа. Баярлалаа. За одоо төгсгсөний дараа нэмээд өгүүлчихье. Энэ Хар орны тухай бол олон сайхан юмнуудыг бас бид ярьсангүй. Яг тэгэхээр цаг баг нь байна. Хоёрдугаар зорилго нь бол одоо арай өөр байна тийм ээ. Түүнээс энэ Хар орны тухай сонин одоо яагаад Хар орныг олсон, яаж зөвшөөрөгдсөн, яаж үгүйсгэгдсэн гэж яриад өгөл зөндөө зүйл. Тийм учраас энэ нууцуудын төлөө саяхан одоо хөтлөгчийн гэлснээр та бүхэн Хар орн руу заавал очиж үзнэ Эрдэнэцүүд. За тэгвэл одоо бас нэг сайхан хэрэг үтх юм аа. Монгол орноороо бахархах юм аа. Монгол орны маш энгийн мөртлөө ямар агуулгатай юм гэдгийг бас мэдрэх боломжтой юм аа л гэж. За баярлалаа.